5, 4, 3, 2. Хоёр бэлэн бидтэй. За, яддаг. За, сайн байна уу? Сайн байна уу? Дуучдоо жүжигчдөө. Тамирчид ирлээ. Тамирчдөө. Тамирчид байна. Яагаад нөө фэйсбүүкээр гараадсан? Дэлжиг үргээл нөө загвар өмсдөг гэсэн бүрэн. Сайн байна уу? Цагур өмсөж асан. Нэг муухай юм хөдөлдөг нэм баяраа. Исүү. Хин? Исүүг наана. Хүмүүс надад гэж асууж шүү. Тийм үү? Хэнийг үнтэй харагдахгүй нөө. Би чам таньжин. Таньжаасаа. Би ч гэсэн. Чи чинь тэр нэг юун дээр хоёлаа 2 3 нөө нэг юу жил салон дээр 2 3 таарлажсэн. Чи нөө дуучин ламагийн дүүстэй. Тий. Нэг айтах инээс үхэн байсан чи шүү дээ нэрээ. За. За их хөтгөл. Уучлаарай. Сая та нар яасан ирд ирсэн те? Харин тий. Сайн байцгаана уу? Өглөөний ч юм уу, өдрийн ч юм уу, оройн ч юм уу, зуны сайхан өдрийн мэдээг та бүхэндээ хүргэе. Ингээд бид нэр шинэ дугаараараа эхлэхэд бэлэн боллоо. Энгийн хүмүүсийг оруулж байна гэж. Юу гэж ярих юм бэ? За, дуучин ламагийн дүү гэж яриад чадаас те. Игчийнхаа далбанд орж жоохон намирцэн шиг болчих гээд байгаа юм те. Исүү гэж энэ цэцлэнтэй бүсгүй орж байна. Бас Дэлжиг үр гэж фэйсбүүкээр маш их хүмүүс ичнээ хүмүүс таньдаг болсон. Загвар өмсгч асан гэж ярих юм байна те. Тэгэхдээ академид байсан. Буцаад бол өмсөн шүү дээ те. Дэжгүй би энэ дэжгүй нөө. Дэжгүй ингээд таягта найзаагаа түшээл муухан гэтээ өөртөө л айгу сайн алхаж байгаа. Тийм үү? Бүр ингээд нэг юм гүйлтийн зам дээр гүүж мууж байгаа зураг гараадсэн. Тэр чи одоо бас л жоохон үйл гэлэг хэтрүүлэг үү? Үгүй. Үнэстэй фитнестэй очихоор тийм нөгөө юм зүүн түшээд ингээд бариад явахаар айгу сайн. Би ч та чамаг дүүгээ даагдаг болцсон юм байх гэж бодсон шүү дээ. Дүүгээ даагдаг тэр нь бараг болцсон юм биш үү гэж ойлгоод байсан чи. Болно одоо 2-3 сарын дараа. За. Хүмүүс янз янзын санал тавьдаг те. Би сэлэд даалгавар гэсэн баг. За чи нэг энгийн. Тийм мундаг. Хамгийн гол нүцгэлэнтэй тийм бүсгчүүд болоод ирээрэй гэсэн чи бас. Олцсон байна уу? Гой сонь зочин олж ирсэн байна. Сонирхолтой бас хүмүүс юу яриад юм байна, юу бодож итгэж явд юм байна. Сонсолгүй яах вэ те? Чи ямар гоё хувц өмссөн юм бэ? Юу гоё даашинцтай. Ингрэм битгий сувтай байраа гэдэг дөө. Доо нэрэ. Тийм үү? Хойд ч юмста баннер живтийн төв сонслоо. Манай эзэн даашин зөвөр уралсан. Тийм. Бүр айгу гоё даашин зөв байна. Ямар гоё. Ганц гоонж ойхгүй. Надад нэг даашин зовхгүй. Хамтрагчаа. Заавал ирээ. Нэг шуналтай байж болно. Нөгөөх нь яа шуналгүй те жоохон орцсон зочдоосоо жоохон тийм ичх маягтай байдгүй. Нэг нь ядаж нэг нь би гонж монж яриад ингээд хогоол чичрээл ингээд хамаг булаагаад чирээл явж байгаа. Чи тэндээс палаж малаж. Тийм ээ. Би юмтай юм шиг л бай за. Тий, юм үзнүүтэй байсан шүү те. Битэрийн бас гоё юу таарсан байгаас та тайцтай хойлын. Нөөрчлээ. Сэлигийн тэр дээдлийн тэр чин сэлигийн нэг анхны дугаар дээр орсон. Хаалттай байна. Хаалттай палаж байгаа. Би жоохон хужаад захтай гонж үзсэн. За яах вэ те тоох биш. Дуучин ламагийн дөө. Айгу тодголтой ярьдаг те. Энэ орчин залуучууд бүсгүүчүүд энэ төр чинь нэг тийм таанарч гайг бах та. Би юм яриад байгаа юм шүү. Наашаа харчих юм шүү. Тэгвэл гуруулаа наашаа харчих юм шүү та гурав. Зохиолын дуу сонсдгоо. Сонснаас бас ингээд явж идэв шүү дээ. Тэгээд сонсно. Хаагур явж идэв. Тэгэл димидэнц явж байгаа те. Зохиолын дуунууд сонсогддог шүү дээ угаасаа. Сонсгохтой өөрөө зорд сонсд юм уу ингээд YouTube дээр ч юм уу? Зорж бараг сонсохгүй дээ. Өөрөө Клип нөө сүртэй юм л шүү дээ. тийм үү? Яаж чи? Газ клип хагаал тоглож байгаа хүмүүс нь ер нь үзэрчтэй ухаар штэ. Би харин тэнгэргээ шинээр клип гаргасан шүү дээ. Үзээрэй октоодаа за. Харин тэнгэргээд гоё клип байгаа. Үзээрэй. Үгийг болохоор гам болор зохиосон би гам болор аяыг болохоор солин гавь зүтгэлтэн одоо хөх тэнгэр хамтлагийн өчнөөн дуу 100-ны мандаа дуучин саран туяагийн дуу одоо сонгол киноны дуу те лавга ахын дуу зохиосон бүрэг дөрж багш маань зохиосон байгаамаа. Чи ер нь дуулд юм уу те? Дуулгүй. Энэ дуулдаг охин байсан юм уу те? Яриа л идэг гэж бодсон юм байна. Гүү. Би ч дуулдаг гэж өстө сонсож байгаа юм. Нас хүн бас аяасаа сүулт хожуу нээж л байгаа юм байна те? Тийм. Та хоёрт ямар нууц аяас байдаг вэ? Тийм. Би одоо бичдэг болсон. Вау. Юу зохиол уу? Зохиол эхлээд өгүүлэлээс эхлээд тэгээд дараа нь
одоо хизээ нэгэн цаг тоогднахтаа гэсэн нэг хэдэн кино зохиолуудтай болсон. Вау. Аюу гоё бичдэг штэ. Уг нь гайгүй бичдэг. Манай эсвэл намайг гоё бичдэг тэндээ бус. Бусад хүмүүс Нэр гоё бичдэг. Би аюу хаа уйлжсэн бас аюу хийнэжсэн. Тэгэд бас зохиол дундуураа намаа бас оролцсон байт. тийм үү. Нэг явдалтай хүн гэлөө. Үгүй. Нэг явдалтай хүн гарна тэр нь чи юу биш үү? Үгүй юу. За. Наасрч яваад. Яаж гарах уу чи зохиол дөр нууц шишэл. Миний дотоод мөн чанар гардаг. Би тэрийг ч л тодруулж асуухгүй. Одоо жишээлбэл ийм асуулт асуугаагүй бол Есүс тэр зохиол дөр нэг л явдалтай хүн гардаг юм байна. Наад чиг хүмүүс нь тэгж бодно шүү дээ. Тэнгүүд дотоод мөн чанараар мундаг бүсгүй юм биш үү гэдэг юм гард юм биш үү? Дизайнер талаас нь гаргасан тийм зохиолоо. Тэгээд бас жижиг өгүүлэлүүд зөндөө бичсэн байгаа. 3 зохиолтой. Тэгээд дууны өгнүүд одоо сонирхож бичдэг болсон. Тэгээд дууны өгний мастер болно гэж бодож байгаа. Ямар гоё. Ер нь бол утга уран зохиол бол одоо миний айгүйг сонирхож байгаа салбар. Энэ салбараар одоо би хизээний тоогцтлаа тэгэл бичээлэн тоогцсон. Яах юм бэ? Наша арж байгаа яриад явчихлаа. Айгуу сайхан. Эсвэл маа нөгөө хамаагчийн дүүштэй гой дуулдаг ихчтэйг адилхан дуулдаг. Би дуулж чаддаг юм уу? Тийм үү? Бүжиглэхөө. Бүжиглж болж чадна. Бүжиглэх хэрэгтэй. Тийм үү? Тэр нууц аюусаа тий. Тийм бас чадахгүй юм ер нь л аюу хавар идэв шүү дээ. Цагаад болохоор тийм ээ. Бүх тийм яриасаа 1000 айлтлагч юм баярт. Айлтлагч болсон юм уу? Бүжигсэн. Тийм үү? Ямар дуу тийм. Гурмаач бас өөрөө бас хүмүүлгийн маш их ажил хийд юм байна те. Цаатал хамаагийн дүү ч гэсэндээ хин гэлээ чи чи. Хин блэ? Хамаагийн дүү л гэж. Эсвэл ч гэсэндээ бас та хоёр хамтарч маш их хүмүүлгийн ажил хийд юм байна. Би ер нь юм хүмүүлгийн ажил хийж байгаа хүмүүс бас их дуртай. Би нэр дуучин ариун агчийг эргэсэн шүү дээ. Наад чи хүмүүлгийн ажил зүгээр дээлтгэж байгаа байхгүй. Эсвэл явчлаар наад чи бол хүмүүлгийн ажилтай биш зүгээр. Манай дуучин отгоо маань хөрхөн хүүхдээ тэрвэрээ заяа. Манай соко ийм том гэцтэй жирэмсэн. Тэгээ болор уянг тэгээ бид нэр бүгдээр эргэж утсан байхгүй юу? Хөл нь сонгоцсон байсан. Тий. Тэгээ бүгдээрээ цэцэг аваад гоё болор ваарн хийж байгаа. Имлгээсээ гарцсан бас гэрчнээ очсон. Тэгээд бөөм баярлсан те. Би бүр сакс дүүрэн цэцэг аваад 60,000-аар гэж. Бас нэгэнтэй нэг нэвтрүүлгээр бас дуу алдсан байдаг те. 60,000-аар сакс дүүрэн цэцэг аваад гэ. Айгу хямдхан цэцэг байгаас тэрнтэй би тэгж ойлгосон шүү дээ. Есөө чамраа айгу толж ярьсан. Я нөөцлөр даваа ярьчлаа. Есөө чамд ингээд тотны эрэгтэй найз чинь те. Одоо ингээ гоё эмэгтэй найз нараасаа танилцуулаа чинь тэгж шаналгаж ирсэн тохиолдол байдгаа. Тэгдэж шүү. Тийм. Тэгээд одоо миний үеийнхэн чинь өдөр гэр бүлтэй болцсон болохоор чинь тун ховор. Тийм зуучлаад яваад байх хүн байхгүй шүү. Бараг байхгүй. Тийм. Гэтэ чи тотны гэдэг нь яг ямар утгаар сайн ойлгож байна? Тотны хайцаанд орсон гэсэн үг юм тийм үү? Тотны хайцаанд орсон хүн чинь найз нараас чинь авъя гэж нэхэд байгаа юм байна зүү. Амар ярьдаг те. Гүү юу би ер буруу яриа явчих. Зарим юм чи ерөөсө толгой гүцэж ойлгохгүй юм шиг шүү. Артас нэгэл бодож. Айгаал уу өссөн юм болоо гэж. Тэг манай хамтрагч амар баритон холоод болохоор миний бүр ингээд дүүфлний уулнаас ингээд цоригоод гинэ. Царигаад гэх юм аа ши. Тэг би чиний дүүфлэн доороо гэсэн үг юм уу? Би бүр ингээд шал бараг дуурайд шиг мэдэгдэж шин. Тийм үү. Тийм юм би. Сэли тийм байдгүй. Тотны найз эрэгтэй найз нар чинь найз нараасаа танилцуулаач гэдэг юм уу? Тийм байлгүй. Зурчилдгүй чи. Хүний наймаар гэлтгүү. Тэгэл тэгэл тэнгууд бас нөгөө бас буян болохол манай нөгөө эмэгтэй найз сингл хүмүүс байгаа шүү дээ. Тэнгууд хоорондоо болж бүтгэн нийлэг гэж бол танилцуулдаг байхгүй. Танилцуулгууд шал хэрэггүй юм биш л хоорондоо бие биенийг хоорондоо бие биенийг хаяа очсон шүү. Сэлийг найз нарыг би сайн мэдэхгүй л дээ. Айтаахан гоё охтод бас байдаг л ах те. Бага зөндөө. Манайд ч бас байж л байна. Айтаахан залуучууд нэг уулзалт чам. Айтаахан найз нар Бага. Загвар өмсдөг те? Хамт дээрүүд өмсдөг байсан. Айтаахан сингл Ба. Чи ингээл нэг бүсгүй таалагтал нэг бүсгүйтэй хамтдаа ингээ караокед орж илтээ. Тэр бүсгүйн найзтайгаа тэгээд чи нэг хэрэгтэй найзаагаа дагуулсан. Дөрүүлээ орсон чинь тэр чиний нөгөө таалаадсан эмэгтэй чинь шал нөгөө найзраа чинь хандраал ингээ яриад ил чи яах вэ? Тийм юм тохиолдол байдаг шүү дээ. Ер нь бол. Би ч байг палексаар бүр сурцсан.
Айгу заавал ийм өргөдүүлэх тактик руу орж ирлээ. Тэгээ уулнууд би айгу сайн залуу юм байгаа. Үгүй тэгэл яах вэ тэр хүн таалагдаад найс нь кул юм чинь. Түр чи тэгээ гараад явчихгүй тэгэл дуусан дуслаагаа байх уу? Би яг тэгэд ихэлсэн болоод дуусгах л та. Зүгээр ирчээд таалагдахгүй тийм тохиолдол гарсан бол тэгэл яваад гэж өөрийгөө мэдрээл зад чинь. Манай нэг найз хөрхөн тэр тухайгаараас ёо их цэвэр. Тэгээ тэрийг бодоод асуусан байхгүй юу? Харьцаалаад. Би та хоёроос нэг асуулт асуух айгсгүйгээсээ. Хотоор явж байтал та хоёр ингээл ганц ганцаараа шүү тий. Ганц ганцаараа хотоор алхаад явжсэн чинь гинтгийн эмзэг газраас чинь нэг залуу барайлгүй л яах вэ? Сайхан болсон. Би нэр амьдрал Би биш шүү. Надраа харлах би л биш шүү тэр чинь. амар муухай юм тий. Бүр би тэгээ дугуйтай заяа. Тэгээ яг ингээ миний хажуу өнгөрөхтэй ингээд миний үзэгнөөс бацчаа явсан байхгүй. Энд чинь би амьдралтаа анх удаа эргэж хараад анхолдож үхээрээ. Бүр ингээд ардаас нь болдог бол ингээд шууд дагц руу ингээд авчаад хөшгөлч юм уу? Дагц руу. Амар дургуурж байгаа юм чинь нэрээ. Оо. Мэдэрдэг шүү дээ ингээл за энэ хоёр залуу яг тэнэгтгэж чинь даа гэл Мэдрэлтэй. яг энэ хоёр яг тэнэгт нь одоо харцаараа гэл тэнгүүт ингээл аль болох ингээл халдаж молдох гал ангууд яалтчгүй л тэнэгт. Тэ ирчүүдтэй ч юм уу залуучуудад хандвал гээд заавал тэг шаардлага байхгүй те. Үгүй. Уул нь бол ер нь бол те тийм үү. Уг нь байх Тэр гэхдээ бараг сэтгцийн өөрчлөлт юм шүү. Энгийн хүн бол тий ингээд годамжаар алхаж байгаа хүнийг базны гэж байхгүй шүү. Бацуулж бацсаг юм л да. Тэгээ яасан гинэ. Тэгээ олон байж захта өнгөрч мөнгөрөөд те ингээл тэргүй Мундаг ир хүн болохгүй л те. Манай нэг эмэгтэйний зэгтлгүүрийн гадаа уцаар ярьж ирсэн юм байл та. Тэгсэн чинь нэстэ үстэй намд сулаагаал нэг залуу уцаа наваад цухтаацсан. Гэл орилол яаж чадахгүй эмэгтэй хүн болохоор өндөр өсгийтэй гуталтай яаж гутлыг харсан байгаа хгүй. Тэгэл хажуудлынхны өндөр таргандуу залууг хүүе тэр миний уцыг аваа авчлаа араас нь гүгөөч гэсэн нөгөө залуу хэв нэг тоосон шинжгүй шүү таксинд суугаа явцсан гэсэн. Тэгэхээр ямар хэцүү юм те. Тэр юм ба нэг юм хэлээч гэж. Тэгээд утасны төлөө араас гүйж байгаа хотголооч бас гайл та. Оо яа. Амар тэнийг юм яриад гэлдэг те. Гэхдээ юм охид бүсгүүчүүд ингээд усан мус цацаад ч юм уу те. Яг хоо жоохон баахад цахилахгүй дах тийм байна л да. Нөгөө амгаагийн хэлгээ таалагдсан охиноо тэрэл унгачдаг гэдэг шиг. Гэхдээ одоо бол нэг 20 хүрчээ ч юм 18 жоохон өнгөрчөөд бол эмэгтэй хүний тэгж өднө гэдэг бол жоохон гол болчихчлаа. Одоо жоохон мундаг байл те. Тэр нөгөө нэг таалагддаг, мэлэгддэг юм дээр би нэг дээр үд нэг юм ярьжсэн шүү дээ. Миний нүүрэндээ айн их батг гадаг гэсэн байхгүй. Диндүү. Танк яваад онголтон заяа. Тэгээш хараад гинжин эргэлдээл унан заяа. Тэгээд нэг удаа нэг найзтайгаа нэг хоёр охинтой ингээд лаг суугаад ингээд байжсэн чинь. Нэг охин ингээд уцаараа оролдоод ингээд байжсан. Дандаа герман найз уцанд мессеж ирдэг байхгүй. Тэгэд ахвал айгүй мэдрэмжтэй юм чи. Маа уцын нөгөө найзгаа уцыг маа аваад гэж наад батгтай найзаа явуулчихаа гэсэн. Тэгж байгаа чинь хүн яг тийм юм дээрс айгүй эмзэг байдаг. Хамгийн эмзэг сэдвэн ингэчдэг. Тэгээд би одоо гоё ярьсан юм шүү. Ийж үзэхгүй юу? Гоё ярьсан үзүүд үзэхгүй. Гараа өгсөн чи хөрмөө яах вэ? Яа гэдэг. Гэхдээ юм бол яг тэр чигээрээ байна гэж хэлж байхгүй. Тийм ээ. Дараа нь нөгөө охинтойгоо би яг таарлцсан байхгүй. Эмэгтэй хүний эрхэмлэх 9 шинжийг та хоёр нэрлэж чадах уу? Та хоёр тэр 9 шинж Би ч чадна. Би бид нүүлэн дуран. Үгэн цэцэн. Үгэн цэцэн. Үрдэнэрлтэй. Чи мессеж дэмжиж орж ирсэн. Үүлэн дуран, үгэнд цэцэн, үүлэн дуран штэ тэ хувц сунар хийдэг юм чинь үгэнд цэцэн байна, гой зохиол мохол бичдэг. Үрдэнэрлтэй ээж байна те. Энэжүүд үргэлж цэмцгэр хандаа түшигтэй, хадамдаа илхтэй, найранд дуутай, настанд өргөлтэй, нартад буянтай гинэ. Тэгэхээр бид нар чинь нөгөө Монгол түмэн айгүйх дуулж хоорддаг хүмүүстэй найр надамд та хоёр очихороо ямар дууд болдог вэ? Найранд та гураас гурвуулангаас насаа. За эхлээд 9 асуулна. Хариулт. Тэгээд Би угаасаа ганц л дуутай. за аялаач. Аян шүү гэдэг. Амргнэ. Чимэн. Гэвчихв. Хордноор удаа. Айда карактарсны балаавья. Тэр аяны шууд чинь. Манай пүрмэ. Айста ойлгохгүй харагддаг шүү дээ. Тийм үү? Найран дээр. Чи яас тоглоомд өгөн бэ? Гэр тоглоомгүй хүн хараад чи яас тоглоомд өгөн бэ? Яа надад. Юу болдог? Ми
Тэгвэл намайг тоож дуулаач гэж байгааг болохоор дуулжөөсө болж байгаа. Болдоо хүүхд үсний нэрмээр дээр ч гэсэн хүмүүс дуулж хэлдэг шүү дээ. Тэгэл ирчүүд л толцдог шүү дээ. Тийм үү? Октодоо. Яа. Анхны ингээд болцоонд хүмүүс явдаг шүү дээ. Би лүгээ залгаад дуусах. Тэгэхэд ер нь юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Анхны болцоонд явах туу. Тэгвэл манай хоёр бүсгүй харагддаг. Октод Гүг ирчүүдтэй. Надад л хандаад хэлээ л дээ. Явчих гайдал хасаа. тэгээд гоё цэмцгэр байгаа. Цэмцгэр үсээгээлсэн. Тэр чи ойлгомжтой. Усанд орчин. Гоё цэвэрхэн өөгүй тэгэл Нүүр ямар хамаатай. Нүүр хамаатай юу? трактор явдаг муудаг лөө. Болохгүй шүү тэгвэл. Трактор явдаг бол болохгүй шүү. Болохгүй жоох тэ. Тэгээд тэр чинь одоо өөртөө арчаатай л ах хэрэгтэй ш залуучдаа. гармоны өөрчлөлт болоод байгаа юм чи би яах юм? Уурлаад хэлэхөө. Одоо фитнесээр хичээлдэг залуучууд айгу гоё ярьстай байдаг бүгдөө. Яа нөгөө дандаа хүлэрч хүлсээ гаргадаг болохоор тэр үүр нь ярьсан ингээд. Чи хүсний өнөр мөнөр аваад жоо кафе авдаг. Их хүний чанар. За чиний хувьд тийм байна. Эсвэл яавал зүгээр би Болцоонд одоо урж байгаа ер нь эрэгтэй хүн гэдэг болцоонд урж байгаа ч гэх юм уу өрөхгүй эсэн чи хамаагүй ер нь хоолнд оролдог гэдэг чинь болцоод өстэй ер нь бол нөгөө ер нь дандаа юм гоё том байвал гоё. том мундаг бол Ийм том биш л те. том Ер нь нэг Исо том 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 хэрэг нүгэлжбэгөний тийм айгуу гоё имийг дээрээс нь хардаг. Тэгээд нэг юм шалтар болтор юм яриад лахгүй эсвэл ер нь бүх юмыг айгуу гоё юм донжонд харуулж мэддэг мэдрэмжтэй хэрэгтэй хүн байх хэрэгтэй. Нэг мундаг царайлаад гол нь мундаг царайлаад биш хамгийн гол зүйл бол эмэгтэй хүн айгуу чин сэтгэлээсээ хүнлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм тэр эмэгтэй мэдрэх хэрэгтэй. Тэр айгуу чухал. Эхнээс одоо мангартаа хэлэх гэсэн. Монголоо. би одоо харин статик мангартчдсан болов яа гэм бол за зүгээрээ би ч хоол иднэ. Сэли юм хэлэхгүй юм болцсон талаар чичтэй сүүлийн дэлцсэн та. Яач байгаа. Амар арслаа. Ганц хараад муу инбокс нам шүү дээ. Оо. Би чиний дэрэндээ сууж байгаа зураг авахсан байсан чи намайг аална гэсэн алах юм уу? Үтгэж яа миний дэрэн дээр сууж байгаа юм бэ? Тэрийг маань бузарлаа хийчих юм. Хоёр эмэгтэй маань ерөөхдөө базаад хэлсэн шүү дээ. Би ч гэсэн санал нэг хэлэн ерөөхдөө эрэгтэй хүн бол эмэгтэй хүнийг л хүндэлж гоё байлгуул те болцоо маань их гоё үн цэнтэй болох байх. За би тэгвэл та нарын талаар хэлэх үү. Болцоондоо яг яв юуг анхаарал одоо надад таалагдах уу гэдгийг хэлэх үү. Нэгдүгээр тооцоогоо хийчих хэрэгтэй. Хин эмэгтэй нүү? Мэдээж та нар өөр юм байх юм те би их юм ааш юм. Уурлаад байдаг те. Тэгээ би их юм хайш юм бэ ёо. Тэгээ ер нь бол тооцоо хийдгүү магадгүй жоохон хямдхын захиалаад дуучиж болохгүй. Тэгээ марг зараа танарт байхгүй юу? Бүр мачамд ийм зүйл тохиолдчихсон нь. Одоо үйл хөдлөл үг яриагаа те хин чадахгүй. Тэгээд кали үлдэл гаргаа авчдаг тийм юм тохиолдчихсон. Гайгүй тарсангуу 50 хүн болохоор дотроо бясалгаад ингээд Чи ер нь 50 талдаа өнө те? яах ч Тэгээ яаж бясалгал хийдэг юм бэ те? Би яах ч энэ бүр мөс над руу хандраад бүр хачи болоо ш. Яах гэж байгаа. Зүгээр л асууж штэ. Бясалгал хийдэг гэсэн үү те? бясалгад хийж байгаа. Манай эсвэл ерөөхдөө тийм бие барихгүй Би барихгүй ингээд үйлдэл гараа тэгээ харамсдаг шүү. Үйлдэл гараа явчихдаг, үг гараа явчихдаг тий. Үгээ барьж чадахгүй эсвэл үйлдэлээ барьж чадахгүй тийм. Тэгээ өөрийгөө хараад ёо гэдэг тийм байдгүй. ер нь алуу яг одоо энэ Бэнкстэй гэж юу? Ер нь болчихсон. Урд нь алвал жоохон хүүхэд тахтал айгүйх байсан. чи жоохон хөвгт юм шүү. Чи ч хамаагийн дүүстэй. Чи ч хамаагийн дүүстэй. Жоохон багт бол тийм зүйл байсан уу тий? Одоо байсан. Ээжтэй ч гэсэн бас уурлал. Заавал яа би ч найрамдалд явах айгуу тийм донтой бүтсэн. Найрамдал явуулсангүй гээл би ч болоос бөө юм болдог байсан шүү дээ. Би ч гэсэн ер найрамдал дээр өнждөг гэсэн жоохон давл. Найрамдал гэж чи нөгөө юу яриад байгаа сте? Найрамдалцлаа. Би тэр найрамдал дүүрэг ярьчихсан. Шал өөр юм болчлаа. За уучлаарай. Чи экопи хэрэглэдэг үү? Юу нэ? Экопи зүйл. Гайхалтай шүү. Эколиг сонслоо шүү. Экулээ. Яхаараа экулиг чи олж ирсэн шүү дээ очноор. Яхаар надад экул чамтай холбоотой байдгийг зэлийн. Үгүй ээ. Жохон шүү дээ чамс хамаагүй.
Их нэртэй шүү Хамаагүй. дээ. Ганц хоёр хөл дүүш. Копи хэрэглэж үзсэн. Кулээ. Копи хэрэглэхээр юу юм бэлээ ш. Харахаар яг мэддэхгүй юм шиг мөртлөө яг ингээд айгүй чанар муутай нэгдүгээр хоёрдугаар сэтгэл санааны батал хувьдсан амар мяагаахгүй. Харахаас дургуураа. За яг зураг мөргөн дээр л хэрэглүүл болох юм да тий. Тэгэхгүй яг өөрөө олон нийтийн газар хүмүүс ч одоо юм үзээд мэдсэн болохоор ерөөсө копи барихын хэцүү боломжгүй. Экску чи намайг юм ярих юу гэдэг дээ дандаа доогддог. Чи ч гэсэн экску гэх нэг утгагүй юм яриад шүү. Хэцүү амжихгүй гэсэн шиг. Хоёрыг копи өмсөж зүүжсэн үү? Зүүдгөө. За одоо өмсдөг гэвэл болохоо явчих шүү. Сайн бодоорой. Эсвэл чи хамаагийн дүүш шүү. Хэрэглэжсэн үе байгаа. Гэтэ нэг тийм бэлгэнд авах ч юм уу. Үгүй айтайхан залуучуудтай найзлаа. Йоо, яг копи өгдөг юмтэй байх да ядчих жагаа. Хүний сэтгэл шүү дээ яа гэдэг. Тэ эсвэрөө жоохон дайх маягтай өнөг юм байгаа. Хандрах маягч байгаа юм уу? Харин. Айгуу тахымч айгуу хөөрхөн дажиг өх юм. Гэтэ чи миний тайп биш. Нэг нөгөө ярьчих байлаа. Манай Пүрмаа Нэг хэрэглэх шаардлага гарч байгаагүй ч юм хэрэглэж байгаа. Би бол байнга сэл надаас асуусан л үстэй мэдээж. тийм үү? Одоо жишээлбэл одоо өмссөн байгаа юм тэр чинь. Хуучаа шүү дээ тэр чигээр. Бүх юм уучаа шүү дээ. Тэр харахад харагддаг юм аа. Мэддэггүй хөө нааг өмссөн юм уу зүүцсэн баг. Йоо инкүү харж иж үнсэх юм ярьчих ёо. Ядраатай юм бэ нэсүч ёо. Чи ер нь ирчүүдэд ер нь ямар хөө харагддаг гэж өөрийгөө боддог бай. Нүдээ ирчүүдийн нүдээр жишээлбэл имбагийн нүдээр чи ер нь ямар хөө харагдаж гэж бодож чи? Тэгвэл имбаг та өөрөө хариулчих гэж. Харин тий. Та хэлчих тий. Би дараа нь хэлье. Би чиний бодлоо. Яа намайг одоо хэлчих юм бол тэг хөөрцөн өгөх юм гэнэ. Зүгээр шүү дээ. Зүгээр юм. Энэ хамаагүй кул. Бид нэр ингээ хүн болгон таалагдах гэж юм уу те? Инкви тийхвэ гэж шаалт юм. Өөрөөр гоё. Тий нүдэнд улаахан эмхтэлэг. Яа ямар хөөрцөн өгөх юм бэ? Йоо. Яа на Пүрмаа. Тий дайчгүй. Йоо чи ямар хөөрцөн юм. За одоо юусэн. Бэйгүү дэжгүй ээж харагддаг баха. Ямар хөөрхөн ээжтэй охин бэ гэх юм уу те? Тий. Сэлж өөрийгөө мэдэрсэн хүнтэй дулаан байна шүү дээ. Энэ бачи ямар тэнийг юм асууна бэ? Мо болчи. Тий, ээж аваас маань очиад асуудаа адрэгдсэн. Тий, яг үнэнгээ хэлээ. Ирчүүдээс нийтээр нь л асуучвал тэгэл. Гэтэ ирчүүд болгонд таалагдах албагүй л гэж би өөрөө боддог. Зарим нэгэн залуучуудад нь би магадгүй таалагддаг типний царай байж болно те. Зарим нэгт нь болохоор таалагдахгүй шаал өөрөө хүн сонирхдаг ус байж болно шүү дээ. Тийм л гэж бодож байна. Гойстой. Чи зүгээр шүү. Чи аягүй зүгээр шүү. Үхсэн амир хөрхөн донки донот шиг болсон боосоо. Бас л нарийн боо байж. Донки донот яг нарийн боо. Миний найзны шүүн шиг болж ирсэн. Одоо донки донот солдоо. 99 центиг өдөгдөө тэр чин те. Пүрмаа чинь би ингэж ойлгоод байсан шүү дээ. Чамаач одоо гүйлт мүлтийн зам ам дээр гүг байтал зүгээр дүүгээ дагаж байгаа юм багтал гэж ойлгоод байсан чинь сайн идгээг байгаа юм байна те. Их муу явж байгаа гэж би сонслоо те. Чи өөрөө ингээд идэх гэж хичээгээд фитнесээр хичээллээд эмчнэрийн одоо чи энэ хүртэл явна гэснээс илүү гарцсан. Гэтэ дотроосоо ингээд хагалгаагаа хэлэхгүй болохоор гаднаасаа би өөрөө 1000 нүдэд хичээгээд дотроо болохгүй тасарсан мэдрэлүүдийг бодоо гаднаас нь фитнес хийгээд холбоно гэж аахгүй болохоор Цааныг үзье та. Цааныг үзье та тэр юу яах вэ? Ойлголоо баярлаа. Тэгээд Есүс туслах байгаа юм байна тийм үү? тий. Би Есүс туслана гэж байх. За. Есүс болохоор яасан гэхэлэр Ламагийн дүүштэй Есүс ч. Би болохоор Пүрмаа фэйсбүүкээр таньдаг болсон. Тэгээд нөгөө энэ хүний ингээд постуудыг ингээд үргэлж хараал яваад байдаг гэсэн. Тэгээд нэг өдөр уулзсан даа гэж бодож байсан. Тэгээд уулзсан. Тэгээд бид хоёр хамтдаа бас айгүй олон Пүрмагийн санаачилсан ажлууд дээр хамт явсан. Тэгээд надад нэг л бодол төрсэн байхгүй. Би энэ хүнд энэ хүн идэрх хэвээр мэл гэж бодсон байхгүй.
Ямар гоё. Би айгүй олон нөгөө нэг энэ хүний сайн талуудыг олж харсан. Нэгдүгээр өөрөө айгүй хүнд хэцүү бэрхцүүлэг давж гарч ирж чадсан. Бүтэн жил эмнэлэг твцэн 7 удаа хагалгаанд орсон тий. Тэгсэн хідэж одоо эмчнэртаа ингээд яг ярилцаа сонсоод байж хахад болохоор үнэхээр тэ ийм үдэт зэрэгтэй болохооргүй тийм байсан гэж байгаа байхгүй. Мундаг юм аачи. Ястаа мундаг юм байна. Тэгээд тэгээ бид нэр одоо Хүрмаа туслах хэрэгтэй юм тийм үү? Тэгээд нэг хөөцөлдөд ингээд явсан гэсэн чинь Солонгосоос хариу ирсэн эмчилж олно гэдэг. Тэгээд 60 сая төгрөгийн юм хагалгааны одоо хандвийн аян босгохоор одоо ингээд эхэлсэн явж байгаа. Гоё юм байна тий. Тэгээд ингээд үзэгч. Манай юм бач баян. Дондоор нь ороо хилчийдэх үү. Тийм шүү дээ болдгоо яхаа гоё сайхан сэтгэлийн үзүр шард бас гэдэг. Манайс чинь цөөхөлхний нэг ийм сайхан бүсгүй хөл дээр нь бүк гэж босгоод ирэх хэрэгтэй. За би тэгээ цомгоо авчирлаа. Дуучин үеийн хамгийн үн цэнтэй бэлэг маань болохоор одоо маш их олон жил хөдөлмөрлөж мундаг хөгж байн зохиолч те яруу наригчдаар бичүүлсэн шүлгээр ингэж цомгогдож те цомог болгож гаргасан байдаг. За нэгээд дуусгал авах өгөө. баярлалаа. Чи энэ дэр нэмбэгээ зогчаач гэж. Альборикчийн бүх салбараар зарагдаж байгаа гэж те. Энд бол 20% хямдралтаар зарж байгаа шүү дээ. Мөнгө байгаа тийм ээ найзуудаа. Айгөө өөдгөө те. Дараа нь дансаар явуулчаараа мөнгөний. Зүгээр чи бүгд гаастандаа араас нь чаг хийж идэг те. Тэгээд уучлаарай. Юм хэлчих үү? Тий уриалга хэлж байгаа бид нэр. Залуучуудаа хүмүүстэй хандаж уриалж байгаа. Энэ удаагийн бас уриалга жоох спешиал те. Нэг хүнтэйгээ хандсан ч гэж болно шүү те. Уриалга. Тий. Одоо ямар ч юмсан нэвтрүүлэгтээ уурж оруулсан үнэхээр их баярлалаа бид хоёрыг. Тий тэгээд маш олон хүмүүс манай Пүрмаг идэхэд нь ингээд хамтдаа нийтэн идэх үнэхээр ихтэй байна. Жаахан сайд өргөжтэй тий. Бид нэр дараа дахиад уулзна гэдэг бол бүр аим гайхамшигтай зүйл авах. Тийм бид нэр тасартлаа авах тийм үү. Тэгэхээр үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Бид нар чинь цөөхөлхнө ч гэсэндээ яг ийм юм дээр мангар олоолаа харагддаг шүү дээ. Тийм учраас л нэг удахгүй чи хөл дээрээ гүйчихсэн ямц. Баярлалаа. Урд эдгээрээ сайхан яриа өрнүүллээ. Бас бид нэр зөндөө сайхан урлаг спортын сайхан хүмүүстээс гадна те бас ийм хүмүүстэй ч гэсэндээ хаяа буу болоход болохгүй нь явах тийм үстэй. Тэгэлгүй ах уу? Тэгээд нэвтрүүлгээ маань үргэлж дэмждэг. Бид хоёроо доо сэтгэлийн сайхан урмын үг хайрладаг. Хүмүүс ингээд комент бичдэг. Тэрийг бол сэлэн уншиж байгаа, би уншиж байгаа. Тэр сайхан үүдэр чинь битэн хоёр чинь хөглөгдөж те ингэж дараагийнхаа дугаарыг хийж байгаа. Тэгээд бидний бас жоохон ч гэсэн тусдын үзүүлж бас дандаа дэмждэг юнитэл Univision та нартаа маш их баярлалаа. Татгалцсан харахгүй санал тавьж байгаа мэдж байгаа тий. Мэдж байгаа рекламыг үзсэн тий. Би та хоёр тэгж байгаа нэг татгалцсан харахгүй санал тавина мэд. Мэдээсөө амар дуусдаг. Одоо хүмүүс бодож байгаа. Би нэг өрөө хэлчих одоо тэгвэл. Тэгж минь. Тэгээ бүгдээрээ нэг нь нэгнийхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө бие биендээ хайртай, бие биендээ туслацгаая. Одоо энэ хоёр бүсгүйг харахад бас үнэхээр сэтгэл өндөр байна. Facebook-оор хоорондоо танилцсан тий. Тэгээд сайхан найзууд болоод нэгнийгээ дэмжиж явна гэдэг бол үнэхээр гоё. Баярлалаа. Мааны таньдаг би энэ дуусгач жоох хөгжлөөр дуусгач тэгэхөө. Мааны найз юу яасан юм байна л да. Уус юм байна л да. Танилуттайгаа ууж уужгаад хөөшөө би өчтөр та нараас хизээ салсан юм байна гэж. Юу үүрээр 5 өнгөрөөгөө салсан штэ гэл тэгсэн юм байна л да. Тэгсэн чи нөөхөн тэг чинь яана би одоо хаанараа бомб тавилж байгаа. Битүү бомб тавилсан мэргэнэ би энэ дээр тэгээ тэрийгээ санахгүй гэж. Инээдтэй биш гэж юу. Сүртэй ярддаг те. За би яаж мэдтий.